сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол нуклеин хүчил уг хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчдад зориулан бэлтгэлээ. Нуклеин хүчлийн талаар үзэхээс өмнө бид шин бодис гэдэг ойлголтоос сэргээн санах хэрэгтэй. Үүнд уураг, нүүрсөөс, өөхтөөс нуклеин хүчил багтдгийг бид сайн мэднэ. Ингүүл эдгээр полимер нэгдлүүдийн мономеруудыг бүгдээрээ эргэн санацгаая. Уургийн мономер нь амин хүчил бөгөөд амин хүчил нь амийн бүлэг карбоксил бүлгээрээ ижил байдаг бол вертикал бүлгүүдээрээ ялгаатай байдаг. 20 янзын вертикал бүлэг байдаг гэж үздэг учраас 20 янзын амин хүчил байх боломжтой. Үүний дараагийн полимер нэгдэл бол нүүрс ус. Түүний мономер нь моносахаридууд, үүнд глюкоз, фруктоз, галактоз зэрэг багтана. Эдгээр нь бүгд C6, H12, O6 химийн томьёогоороо ижил, байгуулалтын томьёогоороо ялгаатай изомер нэгдлүүд юм. Өөх тос. Өөх тосыг бид өөрөөр триглицерид гэж хэлдэг. Өөх тос нь цоргаанц мономергүй полимер юм. Үүний найрлага нь глицерийн 3 шиг тосны хүчил ордог. Тосны хүчлийн бүтцийг гүнзгийрүүлэн авч үзвэл карбонил бүлэг мөн карбогидратын гинжнээс тогтсон байдаг. Бидний энэ хичээлээр дэлгэрүүлэн үзэх нуклеин хүчлийн мономер нь нуклеотид, үүнд аденин, тимин, гуанин, цитозин, урацил зэрэг багтах бөгөөд бүгд ерөнхий томьёотой буюу фосфорын хүчлийн үлдэгдэл, пентоз, сахар, азотлог суурь гэсэн 3 хэсгээс тогтдог. За тэгвэл шин бодис гэж юу вэ? Шин бодис нь нүүрс дөрөгч, хүчил дөрөгч, ус дөрөгч гэсэн үндсэн химийн элементүүдээс тогтсон байх бөгөөд амьд биеийн бүтэц үйл ажиллагаанд оролцдог бодисууд юм а. Мөн голлох нэгдэл болох нүүрс дөрөгчийн атом нь ковалент холбоогоор бусад атомуудтайгаа холбогдох ба ингэснээрээ урт гинж эсвэл зарим хэлбэртэй бодисуудыг үүсгэдэг. Нуклеин хүчлийн хэлбэрүүд. Бидний мэдхээр ДНХ буюу дезоксирибонуклеин хүчил, РНХ буюу рибонуклеин хүчил гэсэн хоёр төрлийн нуклеин хүчил байдаг. Тэгвэл бүгдээрээ эдгээрийг харьцуулах замаар судалгаая. ДНХ-гийн молекул нь хос мушгай хэлбэртэй бөгөөд үүнийг дэлгэрүүлэн харвал олон тооны нуклеотидууд хоорондоо холбогдсон байгааг ажиглаж болно. Ингэхдээ ДНХ нь хос мушгай буюу хоёр гинжнээс тогтож байгаа. За ДНХ-гийн энэхүү хос мушгайны хоёр гинж нь хоорондоо урвуу буюу антипараллел хэлбэртэй байдаг. За энэхүү антипараллел хос гинжний нуклеотидууд хоорондоо ус дөрөгчийн холбоогоор холбогддог бол нэг гинжний нуклеотидууд хоорондоо фосфодиэфирийн холбоогоор холбогддог. Сайн ажиглавал аденин, тиминий хооронд 2 ус дөрөгчийн холбоо, гуанин, цитозны хооронд 3 ус дөрөгчийн холбоотой байгааг харж болно. Мөн дээрэс нь нэг гинжний нуклеотидууд хоорондоо фосфорын хүчлийн 2 хүчил төрөгчийн молекулаар буюу фосфороор дамжин 2 эфирийн холбоо үүсгэн холбогддог учраас үүнийг нь фосфодиэфирийн холбоо гэж нэрлэжээ. Сайн ажиглал ДНХ-гийн өргөнийг 2 дуваавал 1 нанометр гэсэн хэмжээсийг харж болно. Тэгэхээр ДНХ-гийн нийт өргөн бол 2 нанометр, харин нэг нуклеотидын урт бол 0.34 нанометр байдаг байна. За ингээд ДНХ-гийн 2 хос мушгад яагаад антипараллел гэж нэрлэж байгаа вэ гэвэл ДНХ-гийн нэг гинж 5 минутаас 3 минут төгсгөл рүү, харин эсрэг талын гинж 3 минутаас 5 минут төгсгөл рүү чиглэсэн байдаг. Тэгвэл яагаад 5 минут 3 минут төгсгөл гэж ялгаж байгаа вэ гэвэл тухайн дезоксирибоз сахарын аль нүүрс дөрөгчийн атом фосфорын хүчлийн үлдэгдэлтэй холбогдож байна вэ гэдгээс нь хамааруулдаг байна. За ДНХ-гийн молекулын бүтцийг сайдаар ажиглавал хамжаа зарчим буюу комплементар зарчмыг ажиглаж болно. Аденин эсрэг тимин, гуанин эсрэг цитозин буюу үүний дагуу Чаргафын дүрмээр аденин, гуанины нийлбэрийг цитозин, тиминий нийлбэрт хуваавал тэнцүү 1 гарна. Өөрөөр хэлбэл аденины тоо тиминий тоотой тэнцүү, гуанины тоо цитозны тоотой тэнцүү байдаг гэсэн үг. ДНХ-гийн ерөнхий үүрэг бол тухайн амьд биеийн удамшлын мэдээллийг хадгалах. За үүний дараа бүгдээрээ РНХ-гийн молекул буюу рибонуклеин хүчлийн талаар судалцгаая. Бидний түгээмэл хэрэглэдэг 3 төрлийн РНХ-гийн бүтцийг судалцгаая. Нэгдүгээрт нь мэдээж РНХ-гийн молекул ялгаатай урацил хэмээх нуклеотид агуулгаддаг.
За энэхүү шулуун хэлбэрийн ерөнхийд мэдээллийн ерөнхий бөгөөд энэхүү шулуун хэлбэрийн ерөнхийд мэдээллийн ерөнхий юм. Нууг зурагт эрбсомыг харуулсан бөгөөд эрбсомын найрлаганд оролцдог ерөнхийг эрбсомын ерөнхий гэж нэрлэдэг. Амин хүчлийг зөөвөрлөдөг ерөнхийг зөөврийн ерөнхий гэж нэрлэдэг. За ингээд бүгдээрээ ерөнхигийн үүргүүдийг харцгаая. Ерөнхигийн молекулын үндсэн үүрэг бол удамшлын мэдээллийг дамжуулах үүрэгтэй байдаг. За ингээд ДНХ ерөнхигийн ерөнхий ялгааг ажиглавал ДНХ нь хос гинжнээс тогтсон мушгай байдаг бол ерөнхийн дан гинжнээс тогтсон мушгай байдаг байна. Нуклеотидуудын хувьд тимийн урациллаараа ялгаатай. Мөн дээрээс нь ДНХ-гийн молекул нь бөөмөнд агуулгаддаг бол РНХ-гийн молекул ихэвчлэн цитоплазмд агуулгаддаг. Үүнээс гадна ДНХ болон РНХ-гийн нуклеотидуудын бүтцийг ялгаж үзвэл ДНХ-гийн нуклеотид дезоксирибоз гэдэг сахар агуулдаг бол РНХ-гийн нуклеотид рибоз хэмээх сахарыг найрлагандаа агуулсан байдаг байна. Нуклеин хүчлийн мономер буюу нуклеотидыг ангилахдаа пюрений суурь, пиримидины суурь гэж ангилдаг бөгөөд пюрений суурьд 2 цахирагт азотлыг суурьдууд буюу аденин гуаны ордог бол пиримидины суурьд 1 цахирагт азотлыг суурьд буюу цитозин, тимийн урацил ордог байна. За ингээд бүгдээрээ нуклеин хүчлүүд болох ДНХ, РНХ-ийн талаар мэддэг болсон бол багшин та нараар бяцхан бодлого бодуулъя. Хэрэг уг бодлогыг биедан бодож чадна гэж бодож байгаа л бичлэгээ төр зогсоогоод бодлогоо бодсныхаа дараа хариугаа бидэндээ тулгаарай. За харин бодлого бодоход баг зэрэг хүндрэл учирсан эсвэл бодлогынхаа хариуг мэдхийг хүсэж байгаа сурагчид байгаа бол багштайгаа хамт цааш үргэлжлүүлээрэй. Бодлогын бичиглэлээ хийхдээ дэвтрэн эмх зэгцтэй байлгах үүднээс багштайгаа адилхан дэвтрэн шугамаа хуваагаарай. Уг хэсэгт өгсөн нь харин энд олох нь энд бодолт гэж бичээд өгөгдлүүдээ өгсөн хэсэг тэмдэглэн олох зүйлсээ олох нь хэсэг тэмдэглээд бодолтоо хийцгээе. Бодлогын өгөгдлийг уншвал ДНХ нийт 2360 нуклеотидтэй түүний 20% нь аденин бол бусад нуклеотидын тоог олоо гэсэн байна. Үүний дараа уг ДНХ нийт хичнээн ус төрөгчийн болон фосфодипирийн холбоотой байна вэ? Мөн ДНХ-гийн уртыг олоорой. За тэгвэл бүгдээрээ хамгийн эхлээд Чаргаповын дүрмийг ашиглан бусад нуклеотидуудын тоог олцгоё. Мэдээж аденины эзлэх хувь 20% гэж байгаа учраас үүнээс бүгдээрээ пропорц аргаар тооцоолон 472 аденин байна гэдгийг олж чадлаа. Тэгвэл 472 аденин байна гэдэг нь хамжаа зарчмын дагуу 472 тимийн байна гэсэн үг. 472 дээр 472-ыг нэмээд нийт нуклеотидээс хасаад үлдсэнийг нь 2 хуваах замаар гуанин цитозны тоог олох ч гэсэндээ бүгдээрээ пропорц аргаар бодож эхэлсэн учраас гуанин цитозны тоог олохдоо ч гэсэндээ энэ аргаараа үргэлжлүүлье. Ийм байдлаар бид нуклеотидуудын тоог олж болох нэ. Хоёр дахь нь нийт хичнээн ус төрөгчийн холбоо байна вэ гэсэн. Аденин тимийн хоорондоо 2 ус төрөгчийн холбоогоор харин гуанин цитозын 3 ус төрөгчийн холбоогоор холбогддог учраас бүгдээрээ 472 аденин тимийн хоршил байгаа гэж үзээд үүнийг 2-оор үржүүлээд 708 гуанин цитозны хоршил байгаа гэж үзээд үүнийг 3-аар үржүүлээд хооронд нь нэмснээр нийт ус төрөгчийн холбооны тоог гарна. Үүний дараа фосфодипирийн холбоог олохдоо ДНХ-гийн 2 гинж тус бүрийн нуклеотидууд хоорондоо фосфодипирийн холбоогоор холбогдсон байгаа. Тэгэхээр бүгдээрээ илүү хялбар томьёол гаргая гэвэл N-ээс хасдаг нь 2 буюу том N үсгээр ДНХ-гийн нийт нуклеотидын тоог тэмдэглэсэн бөгөөд түүнээс 2-ыг хаснаар хичнээн фосфодипирийн холбоогоор холбогдсон бэ гэдэг нь гарч ирэх болно. Үүний дараа ДНХ-гийн 2 гинжтэй тул ДНХ-гийн уртыг олохдоо мэдээж нийт нуклеотидын тоог 2-т хуваагаад түүнийгээ 0.34 нанометр буюу 1 нуклеотидын уртаар үржүүлснээр бид тухайн ДНХ-гийн уртыг олж олдгоо. За ингээд бүгдээрээ бодлогоо бодож чаддаг боллоо. Хичээлийг минь анхаарал үзсэн та нартай баярлалаа. Амжилт хүсье.